Хадын одоогийн хүчээрээ тэрээр алхахтаа өрсөлдөж чадна гэж таамаглан үнэхээр шокондорч амаан гань. Үүний дараа матрам энэхүү үнэхээр Европсын нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд бүх зүйл галзууч хөвчгээд түүний өөр хүн төгсгөжгүй хоосон нуран зайн ур чадварыг ашиглан манай залуу Аянга өөрийг нь зохиос сэргийж хаана. Хоёрт залуу хүнийг үнс болгон хорихойц өвшөө аюуштай том аян хатны арчдыг цэнэвших боловч Аянга бүх үед манай залуу тэсэж үлдэн гэгээр өөрийгөө хамгаалах бөгөөд сэжвэ. Жинэр түүнийг амьд эсхийг харахаар санаа зовнон хашхивна. Тоос намж хүй дэрээ зүгээр байгаа боловчтой харагдах бөгөөд тэр хүүг ийм удаан хугацаанд тэсэж чадсанд гайхна. Мотромд үр сонголт үлдээгүү төж эцсийн дайралтаа ашиглахаас өөр аргагүй болсон болжтэй. Хамаадуудаас хинэн ч гарч ирэхийг хүсэхгүй байгаа тул тэр энэ хүчээрээ дээр ашиглахаар шийдэв. Энэ хооронд ийм их хэмжээний чизээрсэн нь бидэнд ачаалал өгчихсэн тул Рэй үнийг хурдан досохоор төлөвлөнө. Яг тэр мөчид хин нэгэн хоёрт залуутай холбогдож тушаалынхан дагуу харцыг олсон тухай мэдэгдснээр түүнийг сааталв. Мотром дараа нь тэднийг ертийн газараа уулзахыг хүсв. Тэгээд явхдаа тэр Рэг Нес гэж дуудаж түүнийг санаж явах болно гэдгээ хэлв. Өнөөдрөөс эхлэн харанхуй гэлтийн зүгээс түүний толгойг мөнгөөр уунших болно гэдгийг тэр илчлэв. Рэй үнд баярлах ёстой юу хэмээн ээжэлж шагнажийн мөнгөө жаахан нэмчих хэрэгтэй гэв. Үүнийг хэлээд Мотром түнд баяртай гэж хэлнэ. Үлдсэн цөөхөн амар амгсан өдрүүдээ сайхан өнгөрөхийг сануулад нүд ирмхийн зөөр алгав. Хоёрт залууг ямагц бүрдийн сэтгэл уужирч Сэлвэ түүнийг ясныг мэдрэв. Үүний дараа төрсөн Рэй түүнийг азар хорсон сэтгэл умарч би энэ бараг хязгаартай тулсан байсныг анзаарав. Дараа нь тэр жигээс эндээс явахыг хүсэж том биетэй залуу түүнийг төчин явахтан төслөв. Сэлвэ эргэлзсэн хിവэр байх бөгөөд үнэхээр дууссан болов гэж гайхна. Энэ хооронд Гэри Монкнер эцэст нь ухаан орж амьдтайгаатай итгэж ядна хоцорчээ. Яг тэр үед мөн аж хүчгүй болсон марш босож өвчтөөсөө өнөөх залууг хаацныг асуухад Сэлвэ марш өөрийг нь одоохондоо хөдөлж болохгүйг сануулв. Сэлвэ түүнийг барьж үсийг нь сархиж бүхэд тэрнээс яг өмнөх шигээ алгалсан гэж хариулв. Гэвч нүдэнд нь гордлогоо тээж түүнтэй ямар нэгэн байдлаар тэхэн уулзах хасан зүүн савн төрж дурсаахан инээн сүйжв. Мотром ухарсны дараа харанхуй гэлтийн басгчдын дайрт гинт цагсан бидэнд иж болов. Дараа нь хүлэг баатрууд ирч үрдсэн басгчдыг устхан аванг дахин хянсандаа авчээ. Түүнчлэн бэртэж гэмцэн хүмүүст эмнэлгийн ажилтнууд шуурхай тасламж үзүүлв. Гэсэн хിവэр тэр өдөр бараг 30 сорогч амиа алджээ. Тэдний дунд хүнд бэртлсэн улаан өстэй янч байсан. Амьд үлдсэн сорогчдын бараг тал хувь нь хизээч хүлэг баатар болох боломжгүй болтлоо хүнд бэртжээ. Энэ нь хичнээн харамсалтай сонсогдогч. Тэр өдрөөс хойш академид гүнигтэй уур амьсгал тавтаж хүн бүр айдас зөвшөөртэй амьдрах болов. Тэд дараагийн байнд өөрсдөө болчихвээ гэж санаа зовж байлаа. Эгэр сэтгэл зүйн гэмтэл эмгэнжт мөчүүдийг эргэн санаж Рэй тэр өдрийн тусламж арай эрт ирсэн ч болоосоо химээ харамсна. Мөн Сэрки Винфорд нар түүний хөндлөнгөөс оролцохыг нь болоолаагүй. Ян улаан өстэй байгаагүй бол энэ бүхэн болохгүй байсан гэж бодов. Эдгээр боломжуудыг тунгаасан ч тэрээр гарцаагүй болох ёстой байсан зүйлсийг өөрчилж чадахгүй байлаа. Яг тэр үед тэр бодлоосоо салж энэ нь янаас болоогүй гэдгийг ухаарав. Түүний харцсан төвд дэлгэрч манай залуу хэрэг дэлхийн ертөнц болон академийн гацсан бол үүнийг заавал өөрчлөнө гэж шийднэ. Яг тэр мөчид тэрээр хоёрт залуутай амиа үл хайрсан тулцсны хадараа драгон системээс 7 ур чадвар авч гэрэг гişin ур чадварыг ойч харав. Гэрэг шалгаад тэр одоо бага бүртүүлэх цаг болсныг ухаарна. Түүний багт ирсэн анхны хүн нь хүлээж ясанчлан Жэгри байсан бөгөөд тэрээр урдын гişгээ тогтолж бас үнэхээр гайхалтай зүйлс төлөвлөж гин гэж таамаглав. Манай залуу Жэд дахин хоёр хүн нэгдэх болно гэдгийг дуусгав. Ингээд тэр тэдний хүлээх зураа том биетэй залуугаас түүний нэс төрхийг нууцлахыг хүсв. Учир нь үүнийг мэдэх царын ганц хүн нь тэр байлаа. Жэ энэ нууцыг бошинд орох хүртлээр хадгалсан гэж амлах бөгөөд манай залуу Жэ шиг ирсэн болохныг нь хийдэг хүнтэй байгаа сэтгэл амарна. Тэрээр жогч эргэж зэлгүйгээр цогцолсныг нь санаж Рэй түүнийг үргэлжлүүлэн үнэнч байна гэдэгт итгэн. Харин нөгөө хоёр хүн нь нэгшүүд болох слот бажир нар байв. Тэдний нэг нь академи зөвхөн улаан өстөгөөс нь болж бүх зүйлийг тэдний лөө буруу тосон бухимдаж өөрсдөө энэ тохирогчд гэж сэргүүцэн. Түүнчлэн тэд олон хүнийг аварсан байх яагаад ийхүү ялхуурсан гадар хортож яваадаа дургуцсан. Энэ үед Рэй тэр хоёрыг өрөх болсон шалтгаанаа хэлж өөрөө ч бас ялхуурсан гадар холтод дургу гэдгээ илэрхийлв. Тийм учраас тэр энэ дэлхийг өөрчлөхийг хүсдэг болт ирсэж байгаа бөгөөд ишүүдийгч мөн адил бодолтой бол нэгдэн гэж найдаж байв. Үрдийн адил урам зоригтой байгаа ч түүнийг багтаа оруулахыг хүсв. Харин бажир Рэг үргэж ганцаардмал чанаа гэж боддог байсан. Тол бүсэдтэй хамтран ажиллана гэж огт санаагүй гэдгээ хэлв. Тэр багийг үүсгэн байгуулагч гэдгээ нууж байлаа. Рэй багийн асуугчнээс бөгөөд түүний үзэл бодлыг дэмждэг. Бас харанхуй гэж ишдэрэ хизээ нэгэн цагт ирж ийн гэж үзэж байгаа учраас ирсэж байна гэв. Тэрээр хэрэг тэд нийсийн багт нэгдүүл түүний хуваалцах хүчийг авч биенээ хамгаалж чадна гэдгийг нь хэлв. Энэ үед Жэн нь боссын баг гэдгийг ухаарч үнэхээр догц зүйл байна гэж бодно. Нэрийг нь сонсоод бажир нэсийг мотромтой тавчдаж түүний хүйсэн залуу мөн байна гэж тааварлаад улаан өснүүдийг ялгаарсахгүйгээр партаа орж байгаа бас сайхан санаа байна гэв. Бажир австралийнхаа саналыг асуухад Слатоныг зөвшөөрөх бөгөөд тэдэнд хэрэг өрвөл өөхөх болно гэдгийг санаа
сануулж зөвшөөрч байгаа эсхийг асуув. Өргөж үнэнч байсаар ирсэн Жи үнийг зөвшөөрч бажирч холбоотнуудаа хизээч араар нь тавихгүй гэж амлав. Бас Жи Рэй хоёр зөвшөөрсөн тул үүнд ямар ч асуудал байсангүй. Үүний дараа манай залуу бүгдийг зөвшөөрүүлж багтаа айлсалан гэрээний шидний тариг дээр алгаа тавихыг хүсв. Тэдний шидний тариг дээр гараа тавихад түүнх мэдрэмж төрж гайхмар нь гар дээр нь драгны шивээс тадрам гүч ирв. Яг тэр үед Рэй энэ бол тэдний дагуулгын бэлтгэж бөгөөд тэдний Crimson Wings гэж нэрсэх болно. Гэв энэ нь үнэхээр гайхалтай нэр байлаа. Нэр болон бүсэд зүйстэй санаж нэгсэн Бажирэгээс яагаад мөн адил улаан өстэй Кашиг ураагүй. Зөвхөн тэднийг өрснийг асуув. Манай залуу Каш хэтрхий чалчаа тул одоохондоо нууцлаг байх хэрэгтэйг тайлбарч түүнийг дараа өрхөр хойшлоо. Энэ нь үнэн тул Бажирэгд итгэж болох байг. Яагаад түүнийг багт ураагүйг асуухад ч бас түүнд итгэж болно гэдгийг хүсэн зөвшөөрөв. Гаригийн тухай бодонгороо түүнийг тэмцээ хойшлогцныг мэдсэнээс хойш тэгэхээр онсон дагааг ирэхцэн. Учир нь энэ тэр эмигийн үхийг мөрдөж чадахгүй гэсэн үг. Тэр гарид идэхгүй дээ биш. Хэрэг ийм хүчтэй бас эмигийн үсийг авахын тулд хэр хол явах гэхээс айж түүнийг хянаж чадахгүй би мэджээ. Энэ нь түүнийг юу төлөвч байгааг хахад хүргэн. 1-7 хоногийн дараа академийн бүх зүйл нэрээд хэвээ өргөжтөж явах шиг санагдав. Энэ хугацаанд Гарирэ дээр ирж бэлтгэжийн дараа номын санд уулзахыг хүсв. Номын санд очиод манай залуу Гариг номын санд өрнө гэж санаагүй. Тул ямар нэгэн зүйл уншиж судлах гэж байгаа эсхийг нь асуув. Энэ үед Гари сүүлийн үед дахин зүүж хасан бөгөөд зүүдэндээ ямар нэгэн дуу хоолой сонсоод байгаагаа ичрэв. Гайсангрээ дуу хоолой юу гэж хэлснийг санаж байгаа эсхийг асуухад Гариг артаа ном баринга тодорхой санахгүй байгаач тэр дууг дагаж яснаа санжээ гэв. Тэрээр шинэ бүр өнөөх дуу хоолойгоор өдөртөлөн харахад эцэс төсөлгүй алхдаг байснаа өргөжлүүлэн ярив. Тэгээд гэрлээр дүүрэн газар татсан бөгөөд энэ нь зүйлэн хинэ хүч хэрэг. Үнэхээр гайхалтай мэдрэмж байсныг хэлв. Дараа нь тэр гэрлээс хүчгүй залбирч тэр гэрш түүнд амлалт хүчээ. Гари зүдэндээ дахин шитэнтэй уулзснаа нэвхэн дүгнээд түүнд драган найц журны нэртэй намыг үзүүлв. Үүнтэй зэрэгцэн Гари академийн 5 драган хүчиг баатар сэргэлтээс өмнө дахин шитэнтэй уулзжсэн тухайд өмнө сонсноо дуртав. Тэндээс тэд хүчээ олж авсан байдаг. Гаригийн нүүрэнд догтлолын инээн сэглэж тодорч тэр ямар нэг зүйлийг олсон бололтой урьж драган хүчиг баатруудын сэргэлтэд юу хүргэсэн тухай тэмдэглэлийг үзүүлв. Тэдний бараг бүгдээрээ үнтэй төстэй зүйлийг тоолсон байлаа. Тэгээд драгон хүчиг баатруудын нэг нь өөрийн туршлагаа хуваалцаж хэдэн шин дараалан харахугаас түүнийг дуудах дуу хоолойг сонссноо эцэст нь бидэнд харагдав. Тэднэр өдөртөөсөн тэрээр их сурвалж дээр нь хурч очиод эцэст нь зүрх сэтгэлдэх мөн мухаг нь хөөж түүний хүч чадлаар адилссан дахин шитэнтэй уулзжээ. Дараа нь тэр эмэгтэй түнд ирээдүйг нь бас үзүүлсэн байна. Түүн дээр өөрийнх нь гүйцэтгэх үргийн талаар байв. Үүнийг үнсний дараа Гэри түүнийг улаан хаалханы цадах дүнжиний тухай ярьж гэжээ. Түүнчлэн Розендад нэгэн дээр их байдаг бөгөөд тэр нь авны доор нуугдж байгаа байх гэж хүн бүр ярьдаг аж. Үүнийг сонсоод Рэй хасгчийн ямар нэгэн зүйлийг хамгаалах тухай ярьж байсныг санаж Мэш гайхав. Гэри дээр ихийг олж хүч чадлаар ажил төвчлийн очиж харан түүнийг баяртаар тэрхэд Рэй үнийг нэлээд сэжигтэй байна хэмээн тунгаан. Ахлагчийн хэлснээс үзвэл академийн доор ямар нэгэн чухал зүйл нуугдж байх ёстой. Оюутнуудыг зөжөлсөн байж хамгаалах тэр зүйл нь Гэригийн тааварсан шиг үнэхээр бурханлаг зүйлтэй холбоотой эсрэг тэр эргэлзэж хацрав. Үүний дараа манай хүү түнд дүнжин байгаа бүсэд харуул хамгаалалт чангасан тал татвч нэвтрэх тийм чамар байхгүйг анхааруулав. Гэсэн ч Гэри Рэд нэг зүйл хэлэхээ марцсан бололтой. Маш их хэд хоногийн өмнө түүн дээр ирж сүүлийн үед түүний нөхцөл байдалтай түндэстэй олон хачирхастай зүйл их болсон тухайга ярьсныг дуусгав. Харин түүний зүүдний ялгаатай тал нь тэнд очих замыг санаж байсан дуршин. Зүүднийхээ мөрийг дагахыг хичээсээр Молли хотын яг гадна байх газар доош хөтлөх нэгэн жин дээр иржээ. Сонирхсан Рэд түүнээс дээр ихтэй уулзсан эсхийг асуухад Гэри уулзаагүй гэж хариулав. Энэ нь яг шоронд байсан тэр үеийг шиг байжээ. Гэри цааш нь Моллиг холдож амжаагүй байхад нэг чадахгүй хаалхнууд замыг нь хаасан гэдгийг хичлэв. Өөрийгөө тэнэг биш гэж хэлээд шаргал өст хүү түүний мөрнөөс хэдингийн атгаж тэр үед хаалхыг нээсэн хүн нь Рэй учраас энд байгааг санаалав. Зөвхөрсөн байдлаа Гэри түүнээс цуцлан зогоож хамт явах хэрэгтэй хэлв. Үүнийг сонсоод Рэй дарамтыг мэдрэв. Сэтгвчийн гүнд Рэй олон зүйл бодож одоо илүү хүчрэхэг болсон тулж манар хас зэрэглээ мангасаас зогтож чадахч тэр газрын талаар юу ч мэдэхгүй тул төсөөснөөс нь илүү аюултай байж магадгүй хэмээн түгшин. Хэрв тэр их үнэхээр энэ давираад байгаа бол түүнд өөрийн хойд төр зүүн зүгнэр харанхуй грицэрүүд эцэг болон эмигийн тухай асуух тоо томшгүй олон асуулт байна гэж манай залуу дотроо таамагшив. Гэритэй хамт явахад бэлэн байгаарэ тэд бэлтгэжтэй байх ёстойг онцлов. Түүнийг үгээ хийж дуусахаас өмнө шаргалаас төхөө талархаад Моллитэй уулзуулахар гараас нь хүчин дагуулв. Дотор байранд ирээд Гэри Молли руу урж үнийг зөвхөн монкод хэлэхээр тохирсон байдал яагаад ийм болон хүн байгаа гэсэн. Молли зөвхөн монкод хэлсэн гэж өөрийгөө өмгөөлөхөд уур нөхөрсөн Гэри монкод барьж аваад хизэнээс Кай шиг амсалтай болчихсон бэ гэж асуув. Кай түүнийг өөрийнхөө зүгээ дээр хавбалхаггүй хооронд монк өөрийгөө зөвтгөж Марта хосуудад нөөцөө хасхуу гэж хэлсэн тул нууц чадаагүйгээ хүлээ. Үүнийг сонсоод Гэри хоёр тэдний хосууд басныг мэдэж ангасан бол тийм монкийг ингэж шууд хүлээчин гэж бодоагүй. Тул бүр Кай хаж хоцров. Үүний дараа Сильвиан нээж тэд аль хэдийн бүгдийг мэдж байгаа тул
тус нууцыг хадгалсан тэдний хамт агч явахыг шаардав. Тэрээр цааш нь академийн иргэн тойронд бүх зүйл хачирхалтай байгаа хэлээд хэн найзуудаа албамааргүй байна гэж хүлээх үед түүний нүрэнд гинтийн шаншил тадрав. Гинтрээ гадаа хэн нэгэн байгааг мэдэрч бүгдийг нь чимээгүй байхыг шаардав. Хаалханы зүг сэмхэн түхэж чад манай залуу тэднийг дагсан байж магадгүй гэж тааварсав. Харахуу гэлтийн гар хүч болгосод хотод байсаар байгаа болов гэж тэр эргэжзв. Бодлоо толгоноос авч хайн. Тэр даруй хаалхыг хүчтэй нээсэн боловч тэнд хинч байсангүй. Тэгээд зүгээр шандуурсан байх гэж боддос мөнгөч бас хэнийг ч харсангүй. Магадгүй ямар нэгэн амтан байсан дах гэж таамагсав. Манай залуу сүүлийн үед академийн иргэн тойронд нөхцөл байдал түшигтэй байгаа тул анхааралтай байхыг санаалаад цавстай төлөвлөгөө гаргахын тулд татваршарч машин хишгийг сонсцгоё гэв. Дүр зэрэг ширүүн бороо орж би академи руу шилжин. Хот бүхэлдээ бороонд норч рейцариуд том хаалхыг хамгаалж ятал гин бажир болгон тодорсон улаан өстэй хүү. Цочлон цухаар тэдний зүг гүйж ирв. Сандсан улаан өст хүү тасчмж ирэн хашгирсаар рейцариуд руу төхөв. Айсан төрхтэй бажир тэднээс хахыг нь мангасаас аврахыг гүйж. Рен дуудлахын аратан болох нуур гих чон шиг мангаст дайруулж би яхахаа зүг заа. Рейцариуд нуур ахруун дайрч байгааг хараа сандарчв. Тэдний нэг нь бажирт хүн өөрч яваа тул холдож амжаагүй байх гэж тайвшруулад бусад рейцариудтай харуулуудад мэдэгдэж тэр мангасыг замаас нь тасаж авахд бэлэн байхыг тушаан хавч их төлөвлөгөө гаргав. Рейцариуд чон шиг мангастай тэнцэхээр яран отоход бодны цаанд ногдсон рэ болон бусад нь тэднийг арай холбохыг хүсэв. Боломжийг ашигласан рэ Ж2 гинжиг татаж гүрэн хаалхыг нээв. Тэр хооронд тэд бүгд хаалгаар сэмхэн ширхэж орсон бөгөөд манай залуу Жэд гүрийг буцааж татан хаалхыг хаахыг тушааж ямар нэгэн зүйл болж тэр даруй холбоо байхыг өргөдлөө. Жэ дараа юу ч хийсэн толгой төхөж исэн бөгөөд рэ дотор байх бусадтайгаа нэгтгэв. Гэри түүний рейцариудын анхаарлыг сануулахаар хөөдийг өөрсний шалтгааныг ойлгож энэ нь замжтай хариуцв. Үүний дараа рэ мочгоос замыг өдөртөхийг хүсв. Тэрээр алхаж явахдаа орцсон уулын бэлдээ хатаж нэрээ зайтай гэд хийхэлж бүгдийг хоцрохгүй дахаар санууллаа. Бороо орж явах үед мөнх хусам хөдөрч байгааг мэдрэн Мартагаас зүгээр өг гэж асуухад Марта зүгээр гэв. Харин дин энэ хоёрын дунд ижүүлж хүн болохоос залхаж зүгээр биш байгаагаа илэрхийлв. Гинт цас шиг харагдах зүйл тэдний замыг хаасан бөгөөд Марта намаа онлон цас ингэж хөдөлтөгөө химээ аюул орчиж байгааг мэдрэв. Энэ нь тэдний зүг нөрглийн ирч би олон тооны мөсөн голон байсан бөгөөд Сэлвэ гинтийн цочид ирсэ химээ хашгирав. Тэднийг гашруулсан ойн гүнээс галзуу тулаанууд ч бас өсрөн гарч ирсэн бөгөөд Сэлвэ тэднийг хараад чигшиж орхив. Мөсөн голомуудтай тэмцэж байхдаа энэ ойд дэндүү олон мөнгөсөөр тунгаан. Гэвч мочи үнийг ганцаараа туурж гарсан гэж бодохоор түүнийг тэднээс ямар нэгэн зүйл нууж ань химээ сэжиглэхэд хүргэв. Дин галзуу тулаануудтай толдож дунд зэрэгжийн тал таасандаа баяржийн хооронд кайжасан хоёр мангасаасаа нэгч тал таваагүй. Тул яаж юм маттай байж чаддгийг гахан асуув. Нөгөөдөөгөр манай залуу драгон систем рүүгээ бахалтайгаар харж дунд зэрэгжийн тал таасан гэсэн оноотой байгаа тул төгшин ахихад ойрхон байна гэж үзв. Үүний дараа Молли бүгд дууссан бол замдаа гарахыг шаардаж үүр цайхаас өмнө буцахстай саналав. Хэсэг хугацааны дараа тэд хачирхалтай ор ялхар ус хаваа намсэр дээр ирв. Тэр хооронд манай залуу агуун дотроос чимээ сонсож гэрээ төрөлн төтөш оров. Дотроос хахад тэдний хүчин чимээ цороо тав бөгөөд Молли бид ирчлээ. Энэ бол миний өмнөх удаа ирж чадсан хамгийн эцсийн цэг гэж хэлв. Тэдний нэгэн том өндөр хаалх сааталдах бөгөөд энэ үнийг хизээ барьцсан бэ. Тэд үнийг нээж чадах болов химэн гайхан. Гэрээ рүү харч өмнөх шигээ хаалхыг нээхийг түнээс шаардахад манай залуу аврах том хаалхан дээр гараа тавихад драгон систем гарч ирэн хаалхыг нээх хэсгийг асуув. Тийм гэснийг сонгоход том хаалх шид мэдж харсаар нэгдэж хүн бүрийг гайхшруулв. Санирхсан дин яагаад зөвхөн хүрээл нээж чадж байгааг асуухад амсалтай калорийн магадгүй зүүн зүгнээс гардаг хүү байх гэж амаалдав. Үүнийг сонсоод Сэлвэ калаас ямар зүүн зүгнлийн талаар яриад байгааг нь асуухад улаан өст тэнхэн бүгдийг хийж өгөхийг зөвшөөрөв. Гэвчрээ яв цагийг нь алж ирээг нь таслан каш дата босно гэж хэлв. Амсалтай залуу эцсэндээ амаа дарах хооронд манай залуу кашийн үгийг бүү сонс. Тэр зүгээр л баатрын синдромтой юм гэлээ. Тэр хооронд энэ нам султай нөхрийг авчирсандаа харамсаж байх шиг бай. Манай залуу хаалхыг нэхэд Сэлвэ спешийн гүндээ рэгээс улам холтож байгаа мэт мэдрэмж түн. Үүний дараа тэднийг эцэс төсөлгүй шат хотох бөгөөд явах зам хаашаач хүргэж магадгүй. Тус хол хിവэр байгаа бололтой. Шатаар өрөө төхөд монг замын талаар юу ч мэдгүй. Тус хаашаа хүрхийг тааж ядан магадгүй сургуулийн доор очих гэж гайхан. Молли үнийг боломжтой гэж бодож байх хооронд Кайр сонирхон асуув. Тэр бурхан багш ямар харагддаг талаар бодож уулзахаараа юу асуухыг нь бүгдээс асуув. Марта бурхан багшийг зөөжөн бөгөөд үзэсгэлэнтэй байгаасай гэж хүсэж өөрөө ч бас тийм болохыг мөрөөддөгөө хэлв. Үүнийг сонсоод дим юудэн асууж бурхан тэрийг хамгаалж шийдвэртнүүдийг устгах засгүй рицарүүдэд хүч өгсөн тул им хүчрхэг. Бүхний чадагч оршихуй яаж хүмдах юм бэ гэж маргав. Марта түүнтэй ам оролтон чи юм том хүчтэй эр хүн мөрчлөө Сэлвэтэй хийсэн нэгч тулаан тажиж байгаагүй үсттэй. Гэж дэний эрхтэй хүний багшийг үгүй хий. Дин урж байх үед Сэлвэ тэдний бараг гарц дээр ирсэн байгаа тул зөксөхийг шаардна. Шатаар өрөөдөн алхсан
угсаар тэд эцэст нь нэгэн ордон шиг газар тэрж энэ газар тэрчтэй газар дор байсан эсгэд гайхаж хацна. Өөр нэг хаалгыг дайран ороход энэ зөвөн газар юунаас бүтсэн тасаар холон асалтууд тэднийг дарав. Үүнийг сүм байна гэж таамаглах үед Рэй харц голбондаага шидвэртний хөшөөн дээр тосч урд нь энэ хүнийг харж байсан мэт санагтана. Өөр зам хайж исэн Молли эдийн хоёр гарцалсангүй. Харин Монк хүнийг мохор годомжих гэж badна. Яг энэ үед Сильвари харц хөшөөн дээр тооцныг анзаарч үзэсгэлэнтэй юм аа. Гэхдээ зүгээр төвшөөш үдээ гэж тоглоом хийн. Тэгтэл манай хүн Сильвагаас үүнийг хинбэ гэдгийг мэдхүү гэж асуухад тэр бурхан багш гэж тааварсав. Рэй гүн боддорч би түүнийг өрдөн гарцаагүй харж байсан ч хаана гэдгийг санахгүй байгаа нь хачаа ингэж үзэн. Хэдэн хормын дараа Марта хөшөөний дор хөндивэн гэж бүгдэд мэдгэхэд гэрээ үнийг нууц гарц байж магадгүй гэж тааварсан. Дин хөшөөг төрхиж үзэхээс шийдсэн ч тэр зүйл хитрхи хүн байсанд гайхаж бусдаас тусламж хүсв. Кайл гэрээ хоёр туслахаар төхөж очих хөшөөг төрхин. Гэвч тэр нь хурууж хөдөлсөнгүй. Яг тэр үед гин тэнцвэл болж Рэй хөшөөн дээр гараа тавихад лууны систем түүнээс хаалгыг нэхүү үгүй юу гэж асууж тэрээр хэлэх үгүй болов. Манай хүн ийм зүйл болно гэдгийг мэдчихсэн болтой. Ингээд нууц гарц ангаан нэгдэв. Гарц руу ороход тэр газрын үзэсгэлэнтэй харж бүгд алмаач цацсан. Гялалцсан ханаар хүрээж ирсэн бурхан багштай үнэхээр уулзсан гэж Монк тогтож яхад Сильвэ хананд суулгасан зүйлс нь манай бал руу гэж гайхан асуув. Энэ үед гэрээ дэшээ хараад урд нь гэр цацруулж буй том гэрчсэн болрыг олж харав. Энэ үед тэдний толгойд орж энэ бол бурхан гэдгийг ухаарна. Асар том болроос нүд гэж бом гэрэл цацрахад тэд бүгд үүнийг бурхан гэж итгэв. Дэн нэмзүүс огт хүлээгээгүй байсан бөгөөд эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгийг нь шилж чадахгүй байгаа да. Баг зэрэг урманд хугарна. Марта динжүү орилж бурханыг үл хүндэтгэжээ гэж зэмлэв. Монк эцэст нь энэ газар үнэхээр Эверийн дор байсныг гэж харин гэрээ энэ бүхэн үнэн байсныг ухаан гайхаж ангана. Гинт тэдний дор газар нөргөж тэд хүчтэй дайварсан бүдэрч унах шахна. Бурханыг өөрлөгчлээ гэсэн айдас тэдний нөмөрөхөд Кайл үүнийг дэний дэмэж харцнаас оллоо гэж буруутгаж хөрхийдийн өслөлт гойно. Зөвхөн рэж байрандаа бат цасах бөгөөд хүчтэй даржлыг эсэргүүцэж байхдаа бурханы хүчийг харж чи энерги нь биеэс нь сарвдаж байгаа мэт мэдрэмж авна. Тэр мөчид Рейн чи биеэс нь сугаран гарч буй мэт харагдах бөгөөд тэрхүү оршихуй түүнийг өөр ертөнцлөө эсвэл далд тохомсолт нь аваачиж ямар нэг зүйл харуулахыг хичээж байгааг тэр ухаарна. Манай хүн юу харуулахыг нь үзэхээр бэлдэж түүний урд насны улаан лооны дүр төрч бас гарч ирнэ. Энэ үед Рэй ертөнцийн хамгийн харахгүй цаг үеийг өөрчлөө харав. Үүнийг ирээдүй гэж таамаглан тэрээр сүдрийн талаар халдварсан олон хүмүүсийг харж ертөнцтэй ч ихтэй сүрч буй мэт харагдана. Гинт тэрээр өөрийн үзэг дутан сүдэрт атсан молыг ажрах бөгөөд түүн дараасаа хотголохыг ч бас эзэн. Нэг хормон дотор Рэй газарт унах бөгөөд бодит амьдч дээр тэр хотголоосон байж таарах ба гэрээ түнлөө өнгөж зүгээр үү гэж асууна. Энэ хооронд манай хүн маш их өвдөж мэдэрч байгаа болтой. Сүдэрт атсан молыг бодит байдал дээрээ хотголсон байх бөгөөд нүүрэндээ хорон мухаа инээн сүйж тодруулсан. Эцэст нь бүтлээ. Одоо би асар их шагнаж хүчрэх болно гэж шивнэ. Үүнийг хэлээд молыг алцарсан мэт манай хүүг тэхэн хотголох гэж дайрав. Гэвч гэрээ яг цагтаа гарч 90 сэлмээрээ түүнийг цохиж унгана. Сүүлд нь Рэй эрхэн тойронд цураад холон дооноор сэрэх бөгөөд түүний биеийн бүх үзүүлэлт хэвийн биений тэгж байгаа болтой. Энэ ч өөрөө энэ төрлийн мэдрэлийн хорноос амьд өрдсөн хүнийг өрдөн хизээч харж байгаагүй. Тул гайхаж хацна. Тэрээр энэ нь өөрийнх нь хийсэн ажил биш гэдгийг хүлээн зөвшөөрөв. Энэ улаан өстэй хүү яг лараатай шиг хүчтэй юм. Эмч түүнийг өдөхгүй сэрнэ гэж таамаглах бөгөөд хэдэн хормон дараарыг санаа зовсон байдалтай нүдэ нээж хэр удаа ухаангүй байснаа болон бүгд зүгээр үү гэж асуув. Эмнэлгийн дараах түнд хэд хоног ухаангүй байсныг нь хэлж охин молгоос бусад бүх найзууд нь зүгээр гэдгийг долгох. Үүнийг сонсоод манай хүн энэ нь хий үзэгдэл биш байсныг Молли түүнийг үнэхээр хотголсныг ухаарна. Үүний дараа эмчрээ болон түүний найзуудыг том асуудалд орсныг анхааруулж хариутай бүслөө нэвтэж болохгүйг мэдчих хэвээр байсан гэв. Манай хүү дотроо төгшөж байх үед эмч цааш нь хавлагч түүний шийдвэрийг хийчихээр яаралтай хорж зарсан гэдгийг ижлэв. Сонирхсан нэрээ түүнээс хавлагчдын шийдвэрийн талаар асуухад эмч хараахан мэдгүй байгаагаа хэлж дараа нь юу ч тохиолдсон зөвхөн чамайг ивчсний дараа л болно. Тус амар гэв. Эмчийг гарахад манай хүн үннийг мэдхэд ямар ойрхон байснаа. Мөн бурхан түүнд хэлэх зүйлтэй байсныг санаж энэ боломж тэхэн олдохгүй тус харамсна. Дараагийн хэсэгт ахлагчдын хорл руу шилжих бөгөөд тэд улаан өстэй сорогчдыг эхнээс нь илүү анхааралтай аживч хяналтандаа байх хэвээр талаар хэлцэж байв. Уинфорд зүүн биелэгдэхэд итгэж болох олон олон тэмдэг гарч ирж байгааг хэрэг тэд үйл явдлыг зөндөнд орхиол аншигт үр дагавар ирнэ би зурсан хэлв. Үүнийг сонсоод ахлагчдын нэг би Уинфордыг жижиг зүйлийг томруулахаа болохыг шаардаж тэр сорогчд хамгаалагчдыг хуурч хариудаг бүслөө орсон тул хамгаалагчдыг сорогчдтой хамт шийдэх ёстой гэж тайлбарлав. Ричард Дилберт ахлагч Гиббитэй санаж нэгдэж байгаа болтой. Гэвч тэрээр Уинфордод ч бас үндэслэж байгааг хүлээн зөвшөөрөөд Уинфорд руу хүрднэ шийтэнгээ. Тэр улаан өснөд цэвэрж авч ирч магадгүй тул аимшигт үр дагавраас зайлш хийхин тулд тэднийг цаашлах хэрэгтэй гэсэн өөрийн жинхэнэ санаагаа шивнэн тайлбарлав. Өөрсөн Уинфорд түүнийг үгийг нь гуйвууллаа гэж ярьсан. Тэд зөнгийн хүүхдүүдийг шийдэхийн оронд хамгаалах ёстой гэдгийг онцлов. Ахлагч тэднийг бухимдахгүй хай хүсэж хин хинэн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах хэсгүйг санаалав. Тэрээр Рэй зөнгийн хүүхэд байж магадгүй тул тэднийг энэ цуглуулсан гэдгийг бүгдэд
надад санаалав. Асуугч цааш нь дэлхийн ертөнцийн дээр байгаа тал үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж тайлбарлав. Яг тэр үед асуугчдын нэг нь бид хизэнээс аврагдахын тулд хүүхэд хэрэгтэй болсон бэ гэж асуухад өөр нэг асуугч түүний яриаг тасалж тэрнийг өчүүхэн нууцаа нухаар бүүж байх үед тэр хүүхдүүд амь насаараа дэнчин тавьж моромтой хэрхэн товцсныг санаалав. Үйл явдал усамж чинжиж эвцэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд эцгийг хүсүүлж дэвшсэн дэх төрийн банкны даасруу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань. Нэн даруй гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарч, сувг сум маань заавал бүртгүүлээрэй.